1959 дугаар онд 30 мянган хятад ажилчдыг Монголд ирүүлж, барилга бүтээн байгуулалтын ажилд оролцуулж, тэд 19 дугаар хороолол дэш 50 мянган барилга барьж байлаа. Гэвч удалгүй зөвлөлт хятадын харилцаа ирс хүйтэрч, цэрэг дайны шинжтэй болж, хятад Маогийн соёлын хөлсгөл хүч авч эхэллээ. Монгол суурьсан хятадууд Маогийн тэмдгийг нуусаар тарааж, вокзал дээр том зодон гарган, өдөн хатгалгын шинжтэй үеийн дэглэж, үүнд хятад барилгачдын бүлэг давхар оролцсон ноцтой хэрэгүүд нэг бусудаа гарсан байна. 1963 дугаар оны 1-р сарын 25-наас 29-нд Сэдэн-Балын зардан хуралдуулсан Монгол Ардын хөлсгөлтөн мэдээ ургааны 2-р бүгд турал Монгол донгудаан жилээр орогнон суурьсан хятад хүмүүсийг болон барилга дээр ажиллаж байсан хятад ажилчдыг бөөнөр нь яаралтай буцаах шийдвэр гаргасныг дотоодын хамгаалах хүчнийхэн асар богино хугацаанд үйлчлсэн байна. Хариуд нь хятадын тал манай оюутнуудыг хөн гаргаж улмаар Маогийн соёлын хөлсгөлийн улаан хамгаалагчнаар Бээжинд Монголын элчин сайдын яамны машиныг онцолдуулж, яамны байрыг хүрээж, цагаан хулгайгаар Монгол зөвлөлтөөр дайрч дарамжуулсан үгс хашгирч байлаа. Түүнчлэн 1982 дугаар онд Монголд оршин суугч 820 гаруй хятад хүмүүсийг гэр бүлээр нь албадан босаасан байна. Зөвлөлтийн өдрөдөгч Хрушевын дэмжлэгтэйгээр хятад улс 1959 дугаар оноос сумын зэвсэгтэй болох хөтөлбөрөнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1964 дугаар оны 10 дугаар сарын 16-нд манай хэлээс 210 км-ийн зайд орших Шинжааны өөртөө засаг хорны Баянгол аймгийн Лоб нуурын туршилтын талбар дээр амтны цөмийн бөмбөгөнд туршиж хятад дэлхийн цөмийн зэвсэгт түлшнүүдийн нэгэн болсон олон улсын байдлыг ихээр хурцлагдсан байна. 1960 оны дундуур хятадын сонин хэвлэлд Монгол улсын хөдөө хатарсан түүхийг гоёвуулсан хуулга идэвхтэй явагдаж гэлээ. Төрийн дөрвөний хувьд Сэдэн-Бол цаг тухайд нь хятадын өдрөдөчдөд нцаатурч экорныхон тусгаар бүтэндийг тууштай хамгаалж байлаа. Монголын ард түмэн ямар ч зам хэл сүрдүүлэх давтахгүй бөгөөд эрх чөлөөт их орныхон нэр төр сүрсүүлдэд халдхад хөргүүлэхгүй гэдгийг Бээжингийн өдөн хатгагчид хатуу санал зохино. Алдагаан ухамсарлан биднээс уучлалт хүсхийг бүгд наримд хятад улсын дээд удирдлага Мао Цзэдун болон бүгд наримд хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхийлөгч Жон Лэ нараас хатуу шаардаж байна. Бүгд наримд Монгол Ард улсын сайдын зөвлөлийн дарга Монгол Ардын хөлсгөлтөн мэдээ ургааны 1-р нарийн бичгийн дарга Армийн дэслэгч генерал Жагин Цэдэн бол 1966 дугаар